За Берлийн давтуу сүлээж ахтай нэг бичлэг хийгээд. За Монголын залуучууд шударга усыг шаардаад орлогоо нотлох гэсэн жагсаал хийгээд үүний үндсэн дээр Монгол Улсын ерөнхий сайд ил оюун эрдэнэ ажлаа хүлээл гэж өгч огцолсон. Тэгээ түүний хүү Тэмүүлийн Албатай тэмцэх газраас 60 хоногийн хугацаанд орлогоо нотлоо гэж шаардсан. За тэгээ энэ бүхний эцэст бол бүгд хууль ёсных байсан. Хууль ёсных. Тэр орлого, мөнгө, төгрөг, гүйлгээ тийм үү хөрөнгөсөн байдал бол бүгд хууль ёсных. Энэ бол үнэхээр аргагүй зөв хууль ёсных. Яагаад гэвэл одоо Албатай тэмцэх газар тийм үү хууль зөрчөөд эсвэл аль түмний эсрэг эрх баригчтай нийлцсэн ч гэдэг юм уу эсвэл өөр ямар нэгэн хууль бус гэж тайлбарлахаас илүү нэг асуудал байгаа. Тэр бол үндсэндээ одоо bullshit job гэсэн нэг томьёотой холбоотой гэсэн үг. Жишээлбэл боддоо энгийн иргэд одоо гадаад руу виз мэдүүлэх гээд тэгээд дийлийнх нь барыг 90% нь өөрийнх нь дансан дах мөнгө үнэлээд жишээ гэсэн даалтад бүрддэггүй учраас хуурамч банкны нотолгоо гаргадаг штеп. Жишээлбэл мөнгө байршуулдаг. Тэгээд одоо мөнгө байршуулдаг хүнээр гэлс мөнгө хийж байршуулсаа дансны удаа авчаад тэгээд дараа нь цагаад мөнгөө гаргаж жишээтэй. За тэнгууд элчингээс тэрийг одоо хууль ёсны гэж мэдээж одоо үзэн ингээд ихэнх хүмүүс визагаа авах жишээтэй. Өөрөөр хэлбэл хууль бус үйл ажиллагаагаа хууль ёсны болгодог. Энгийн иргэд ч гэсэн ингэдэг тий. Яг үүнтэй адилхан гэсэн үг. Өөрөөр хэлбэл хууль ёсных уу? Хууль ёсных. Тэгэхээр тэр хуулийн дээл асуудал байдаг гэсэн үг. Тэгэд яаж bullshit jobтай холбогдоод байна гэвэл bullshit job гэж нэг томьёог би өмнө нь новшийн ажил гэж орчуулж хэрэгжилж байсан. За тэгэд энэ нь яг үүндээ угсан баасных нь ажил гэсэн үг байхгүй юу? Bullshit гэдэг чинь одоо нохоон баас, угсан нохоо оцохор гэсэн үг байхгүй юу монголоор тий. Тэгвэл угсан баасных нь ажил гэдгийг гэж Америкийн антропологч Дэвид Гребер хэд хэдэн ажлыг тодорхойлсон байдаг. Тэр ажил нь жишээлбэл хуулийн консультант буюу хуулийн зөвлөхүүд мэдээж оюун эрдэнэний энэ асуудалтай холбоотой мэдээж гэр бүлийн хурал хийсэн байгаа том хамгийн нэр хүндтэй хүчтэй тийм үү өндөр зэрэглэлийн өмгөөлөгчийг хөлсөлж авсан байж таараа хуулийн зөвлөх авсан байж таараа. Өөрөөр хэлбэл яг яаж орлогоо нохох вэ? Одоо ямар үйлдэл хийх үү гэдгээ хуулийн зөвлөх тийм үү төлбөрийн төлөөд ард нь ажиллаж байгаа шүү дээ. За тэгээд хуулийн зөвлөх одоо юм байна. Ийм материал ингэж өгөөд он сараа ингээд тэдэн төгрөг ингэсэн гээд тайлбараа гаргах юм байна гэдгийг тэр хуулийн зөвлөхүүд гэдэг байхгүй юу? Бид нарын зөвхөн мэдж байгаа нь бол зөвхөн тэр улс төрчөөд эсвэл тэр Тэмүүлэн гэсэн хүүч гэдэг юм уу? Албатай тэмцэх газар ч гэдэг юм уу? Мэдээжийн зүйлсийг хэлээд байдаг. Гэтэл яг үүндээ тайзан дээр харагддаггүй хүмүүс бүх тэр тоглолтыг хийж байдаг. Энэ бол жишээлбэл угсан баасных нь ажил буюу тийм хуулийн консультант өндөр зэрэглэлийн хууль бус үйл ажиллагааг хуулийн дагуу шийдэж өгдөг хуулийн зөвлөхүүдэд их учир байгаа юм. Тэгэхээр яагаад эдгээр ийм новчийн ажил вэ гэхэд нийгэмд ямар ч тусгүй байхгүй юу? Нийгэмд ямар ч тусгүй харин ч эсрэгээр гай болж идэг. Гэхдээ маш өндөр мэрэгжлийн чадвартай, боловсролтой эсвэл өндөр орлоготой, өндөр мөнгө төгрөгтэй маш баян байдаг олон хүмүүс байдаг. Тэр хүмүүс ихэнх нь ийм новшийн ажил хийдэг. Энэ новшийн ажил жишээлбэл хуулийн консультант буюу зөвлөх үйлчилгээнийхэн гэж Дэвид Гребер хэлээд байгаа юм. Тэгэхээр тэр хуулийн зөвлөхүүдэд маш их асуудал байгаа. Тэр хуулийн зөвлөхүүд чинь бүх хууль бус үйл ажиллагааг хууль ёсны болгодог байхгүй юу? За тэгээд эцэст нь яасан? Албатай тэмцэх газар шалгасан. Үнэхээр хууль ёсны дагуу ажилласан чинь хууль ёсных юм байна гэж шүү дээ. Хууль ёсны.